Дэлхийн өнцөг булан бүрт аимшигтай хачин баримлууд гарч ирэв. Нутгийн оршин суугчид цочирдон олж мэджээ. Тэр баримлд ойрцсон зэрлэг амьтад нэг ч үлдэлгүй газар дээрээ үхэж байв. Энэ зүгээр нэг давхцал биш. Бүр гэмт хэрэгтнүүдийн хийсэн ажилч биш. Энэ бүхний цаана дэлхийн хамгийн аимшигтай их сурвалжийн нууц холбогдож байлаа. Түүх ойрын ирээдүйд өрнөн. Улс орнуудын хил улам бүр бүдгэрч, дэлхийн байдалч эмх замбраагаа алджээ. Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд улс орнууд хамтран олон улсын тусгай ажиллагааны цагдаа байгуулсан байв. Тин бол тэдний хамгийн хүчтэй хүзрийн нэг. Буудлагын ур чадвар нь аймаар сайн. Сэтгэл зүйнч чулуу шиг хатуу. Гэвч сүүлийн үед яагаад ч юм тэр шүн болгон ижил хар дарсан зүүдлэх болжээ. Гудамжаар дүүрэн үүмэнчид галын дөлс тэнгэр өөд дүрлсэн. Харин мухартна. Үс таних эмэгтэй ханан дээр солиотой мэт юм зурж байв. Зүүдний дүр зураг хэтэрхий бодит мэт аимшигтай. Яг тэр үед дээд удирдлагаас дуудлага ирлээ. Дахин хүүхэд алга болжээ. Бай болсон машиныг аль хэдийн тогтоосон байв. Маргааш өглөө эрт олон улсын тусгай баг агаараас шууд дайран орж ирэв. Хоёр нисдэг тэрэг барьцаалагчдын цугааг тас зуурчээ. Зам бүхэлдээ задгай шулуун. Энэ хүний 8 ачтад зогтох ямар ч боломж байсангүй. Тин нисдэг тэрэгний хаалгыг татан нээв. Тэгээд доош галын хүчээ асрууллаа. Барьцаалагчид аргагүйдэн огцом тоормослов. Нөгөө нисдэг тэрэгч хурдан газардлаа. Зэвсгэлсэн тусгай цагдаа нар урт хойноос нь хавчин дайрав. Нөхцөл байдлыг маш хурдан бүрэн хяналттай авлаа. Гэтэл яг тэр мөчид хоёр хүний 8 ачин үүмэнийг далимдуулан цогтов. Дарга тэр даруй Тинад буудах тушаал өглөө. Гэвч хамгийн чухал мөчид Тинагийн нүд харанхуйлав. Хуруу гохоо дарж чадсангүй. Байнууд ч холдон зогтох гэж байлаа. Дарга аргагүйдэн мэрэгэн буудагч Крисийг ажилуулв. Крис ухасхийн нисдэг тэрэг рүү гүйж буугаа шүүрэн ав. 2 удаагийн буун дуу хатахад 2 оргодос зэрэг газар унав. Даалгавар азар осолгүй дууслаа. Гэхдээ бүгдийн Тина руу харах харц өөрчлөгдөжээ. Иймэрхүү анхан шатны алдаа түүний хувьд бараг хизээч гардаггүй байв. Бааз руу буцсны дараа хуучны хамтрагч Жорж санаа зовнин Тинагаас юу болсон талаар асуув. Чи зүгээр зүүдэнд явдаг охин оо. Тин хэсэг бодсны эцэст тэр аимшигт хар дарсан зүүдний талаар юу ч хэлсэнгүй. Харин хүний 8 ачтыг байцааж буй дарга руу харцаа шилжүүлв. Харамсалтай нь дарга бүх аргаа хэрэгэлсэн ч хүний 8 ачин огт ам нээсэнгүй. Энэ нөхөрч бас хашир гар бололтой. Тин өөрийнх нь байдал ноцтой асуудалтай болсныг ойлгов. Тэр бэлтгэлийн танхим руу гүйж очиод өхөн хатан бэлтгэл хийлээ. Гэвч сүүлд нь тэр ойлгосон нь ингэж хөлсөө урсгасан ч өөрийгөө тайвшруулж чадахгүй байв. Тин шууд болцооны авв нэв. Тэгээд санамсаргүй нэг эртээ уулзахаар болов. Нөгөө залуугийн царай төрх дундажхан. Гэхдээ яриа хөөрөө нь үнэхээр хөвгөлтэй байлаа. Хоёр шүн дунд хүртэл хуучлав. Тинагийн чангарсан мэдрэл арайхийн сулрав. Гэтэл залуу гэртээ очиод ганц хундаг ууя гэж санал тавих яг тэр мөчид. Харин тэр огтхонч эргэлзэлгүй бултаад явчихв. Эсэрхий байлаа. Тин угаасаа сэтгэлийн холбоо үүсгэх бодлого байжээ. Тэр болцоог зүгээр сэтгэлийн өвчин намдагч болгосон төдий. Гэхдээ асуудал нь эмийн үйлчлэл дэндүү богино. Түүний шаналл өчүүхэнч багассангүй. Тэр хачин хар дарсан зүүд яг цагтаа дахин ирэв. Гэвч Тин яаж ч төсөөлөхгүй байлаа. Зүүдэн дэх дүр зураг бодит ертөнцид баг багаар биелж эхэлснийг тэр өдөр хоёр залуу охин зугаалахаар гарчээ. Гэтэл нэгэн уулын ингэр дээр туранхаа урт хачин хөшөө голж харав. Хөшөөний өмнөх улаан буудаан талбай бүрэн шатсан байлаа. Үнсэн дунд хідэн малын сэг хөвтөж байв. Харин энэ үед Тин өдөр тутмын буудлагын бэлтгэлдээ оролцож байлаа. Өмнөх хөдөлгөөнгүй байнуудыг онилоход Тин урдын адил машин шиг тогтвортой байв. Бараг сум бүрэн байны голд тусаж байлаа. Гэвч оноог тооцоход нэгдүгээр байр Крисих болсон байв. Шалтгаан нь тун энгийн. Тин нэг сумаа бүр алдчихсан байжээ. Багийнхны царай нэгэн зэрэг хуйрав. Тин яаж ийм анхан шатны алдаа гаргадаг билээ? Тин олны эргэлзсэн харцыг тиссэнгүй. Гар буугаа өргөд 80 метрийн цаадах аявыг онов. Талбай агшин зуур нам гүн болов. Тин одоо ч урдын тэр хүзрийн тамх хിവэр бололтой. Яг энэ үед байцаалтын хэсгээс сайн мэдээ ирэв. Баригдсан хүн худалдаалагч эцэст нь дээд худалдан авагчийн нуугдсан газрыг хэлжээ. Дарга тэр шөндөө багаа авч бүслэн очив. Техникийн алба зэрэгцээд хяналтын системд нэвтрлээ. Бүх жижиг багууд өөгүй уялдан ажиллав. Төд удалгүй унтаж байсан худалдан авагчдын толгойлогчийг баривчилжээ. Энэ олон улсын хүн хулгайлсан хэрэг ингээд хаагдах төв. Багийнхан бүгд нэлээд тайвширсан харагдана. Гэвч тэр орой Тин дахин хардаарч зүүдлв. Мөн л ертөнцийн төгсгөл мэт дүр зураг. Харин тэр нууцлаг эмэгтэй энэ удаа ам нээв. Тэр өөрийгөө орон гэргүй дөрөвч гэж хэллээ. Энэ дэлхий тун удахгүй туйлын хэрцгий нүрээ харуулна гэв. Ингээд Тинагийн толгой бүрч бодлоо. Тэр зүүднийхээ утгыг тайлж чадсангүй. Энэ ямар нэгэн ёрийн дохио эсхийг ч мэдэхгүй байлаа. Асар хурдны салхич ихний хажуугаар шууган өнгөрнө. Тин зүгээр л толгоогоо хоослохыг хүсв. Гэвч түүний айж байсан төгсгөлийн гам шиг асар хурдтай ойртож байлаа. Эзгүй хээрийн уулын замын уралдаан ширүүн өрнөж байв. Тамирчин барианд орох гэж байх яг тэр мөчид тэнгэрт гинэт хар үйл хуралдан дарав. Нэгэн аянгүй улсыг тас татав. Уралдаанч машинаа огцон зогсоолоо. Тэр холгүй уулын ингэр дээр аимшигтай хачин хөшөө сүндэрлэж байхыг харжээ. Уралдаанч сониучирхан ойртон очив. Гэтэл ганцхан харамгцаа.
Бүх бие нь тэр дороо хөшиж орхилоо. Хөшөөний өмнө олон амьтнысыг энд тэндгүй хөгсөрч байв. Энэ ч хөдөс гүрэм дүр зургийг харахад огтхон ч хүний хийсэн хэрэг шиг санагдсангүй. Тусгай цагдаагийн баг тэр шөндөө хэргийн газарт хурч ирэв. Гэвч эргэн тойрныг нь нэгжиж үзээд 44 амьтны сигнээс өөр ямар ч хэрэгтэй сэжүүр олсонгүй. Тэд хүний оролцсон ямар ч улмөр олж чадсангүй. Тэр жигтэй хөшөө хизээ гарч ирснийг хүртэл мэдэх аргагүй байлаа. Үүнээс ч итгэнээргүй. Сүүлийн 2 хоногт ийм төстэй 8 хэрэг араасаа гарчээ. Хамтрагч Жорж үүнийг ямар нэг шашны зан үйлдэл их төстэй гэж таамаглав. Тэн зөвшөөрөн толгой дохлоо. Энэ сэжүүрийг цааш нь гүн ухах үн цэнтэй гэж үзв. Гэтэл маргааш өглөө эрт Жорж зуршлаараа компьютераа асаатал дэлгэцээр хот даяар хөөмөний дүрс дүүрэн гарч байв. Удалгүй төвштэй бас дээд тушаал ирлээ. Дэлхийн тусгай цагдаагийн хүчийг яаралтай цуглуулах дарга нэгдсэн командлыг гартаа авна. Хамгийн том хүн худалдаалах бүлэглэлийг үндсээр нь устгана. Энэ уг нь ёстой ширүүн тулаан болох ёстой байлаа. Гэвч багийн хамгийн найдвартай хүч байх ёстой тийм. Эсвэргээрээ хамгийн тогтворгүй хүн нь болчихов. Тэр арын игнэнд суугаад бүх хугацаанд бодлон хаа нэгтээ явж байлаа. Хурал дуусаж хүмүүс тарсны дараа дарга дөхөж ирээд санаа зовнон асуув. Толгой чинь одоо ч эргээд байна уу? Гэвч тийм сэтгэлээ нээхийг хүссэнгүй. Тэр даргад зүгээр л сануулсан. Ийм зав байгаа бол шинэ гишүүддээ илүү анхаарсан дээр гэсэн үг байв. Бүгд бэлтгэлээ бүрэн хангахад тэд хідэн бүлэгт хуваагдсан нисдэг тэргээр хөдлөө. Шөнийн харанхуйг халахвч болгоно. Тусгай баг зорилтод бүсэд саадгүй хүрв. Хүн худалдаалах бүлэглэлийн төв байр хаягдсан аж үйлдвэрийн паркт байлаа. Дарга хөдөлгөөнд командын машинд сууж удирдлага өгч байв. Хамгаалалтын системийг амжилттай нэвтэллээ. Багийнхан аж үйлдвэрийн паркийн дотогш чимээгүйхэн нэвтрв. Гэтэл бүхэл барилга аимшигтай нам гүн байлаа. Гэмт бүлэглэл байтугай. Сүүдэрч харагдсангүй. Бүгд цааш гүнзгийрэн шалгаж байх тэр мөчид Тинагийн толгой гинт хазааж танил толгой эргэх мэдрэмж дахин дайрч ирэв. Тэр нүднийх нь өмнөх бүдэг гэрэлтэй энэ хонглыг хараад айдас тавтлаа. Энэ нь зүүдэндээ харсан дүр зурагтай яг адилхан байв. Дараа нь Тин өөрийгөө багийнхантайгаа хамт барилгаас гарч явааг харлаа. Бүгд өнөө шөнийн ажиллагаа хоосон өнгөрлөө гэж гомдлож байв. Дараагийн агшинд Жорж Тинаг алгадаж сэрээв. Тэр үед Тин өнөө хонголдоо хിവэр зогсож байлаа. Гэвч үүнээс хойш болсон бүх зүйл өмнө нь зөвнөж харсантай нь яг таарлаа. Тусгай баг урам хугаран барилгаас гарч ирэв. Тэд энэ шөнө нэг ч хүн барьж чадсангүй. Дээрээс ирсэн тагнуулын мэдээ илт алдаатай байжээ. Яг энэ үед дарга хурдан алхсаар хурч ирээд бүгдийг дахин цуглахыг тохив. Төвштэй бас гэмт бүлэглэлийн шинэ нуугдсан байршлыг дахин илгээжээ. Гэтэл яг энэ мөчид Тин хариуцсан эмчээсээ зурус хүлээн авав. Тэр айл хэдийн 3-7 хоногтой жирэмсэн байлаа. Өмнөх бүх айдас төгшөөр төөрөгдөл нь багшин зуур арилж бодов. Тин эцэст нь ойлголоо. Сүүлийн үед ажиллагаан дээр байнга алдаж байсан нь өөрийнх нь чадварт асуудал гарсных биш. Харин сэтгэлд нь хамгаалах хүн бий болсных байжээ. Тин анх удаа маш тод ухаарлаа. Өөрөө тулааны талбарт үхэж мэднэ. Гэвч дээд тушаал түүний санаа зовнилыг тооцохгүй. Тин сэтгэлээ чангалж цуваатай хамт хамгийн шин даалгаврын цэг рүү хөдлөө. Гэтэл замын дунд тэд үүмэн дэгдээсэн бүлэг танхаарагчтай таарав. Аз болоход эднэр нүдтэй толгойтой хүмүүс байж тусгай цагдаагийн баг ажиллаж байгааг мэдмэгц. Сайн дураараа зам тавьж өгөв. 10 гаруй минутын дараа тусгай баг зорилтод цэгт саадгүй хүрлээ. Гэвч бүгдийг бүр сөхрүүлсэн. Энд дахиад л нэг ч хүн байсангүй. Тусгай баг дахин хоосон газар дайрчихв. Шалгалт дууслаа. Дарга уурсандаа царай нь тас хар болов. Тагнуулын хилцтэй заавал тооцоо бодно гэж тангараглав. Тэд төв штаб руу буцахаар бэлдэж байх үед тэнгэрт гинт 2 сөнөгч онгоц асар хурдтай шунганан өнгөрөв. Бүгдийн сэтгэл тэр дороо ёрийн муу совин төрөв. Буцах замдаа тэд нэгэн гэрлэн дохойтой уулзураар өнгөрөхөд цагаан өнгийн суудлын машин цуванд чимээгүйхэн ойртож ирлээ. Гинт урдаас чих түлхэрэн дэлбэрэлтийн дуу нүргэлв. Дарга төвштэй бас яаралтай нөхцөл байдал үүссэн эсхийг лавлав. Харин Жорж цагаан машины зорчигчид нэг л жигтэй байгааг анзаарав. Тэдний царай ямар ч хуурилгүй. Нүдний хүүхэн хараан тас хар байлаа. Яг л бодит ертөнцид тусгагдсан хий хоосон сүдэр мэт. Бусад нь чараараасаа ямар нэг зүйл буруу байгааг мэдэрч эхлэв. Тэд даруй бууга онлон тэр машиныг бүслэн ойртлоо. Тусгай цагдаагийн баг чангаар анхааруулсан ч тэр хэд огт сонсоогүй мэт үл тоомсорлов. Хоёр тал богинохон хугацаанд гацаанд ороод байх тэр мөчид Тинагийн хууч өвчин дахин сэтэрлээ. Тэр бүх бие хураан газар өвхрөн унав. Хоёр нүд нь амгүй мэт гүлийжээ. Тэгтэл араас нь бас нэгэн Тин алхсаар гарч ирэв. Түүний царай туйлын гунигтай харагдана. Яг л өгсөн өөрийгөө харсан мэт. Дараагийн агшинд Жоржийн дуу сонсогдов. Тин дөнгөж сая дахиад дэлхий үзэгдэлт авцсан байжээ. Гинэт хідэн сөнөгч онгоц эсгэрэн өнгөрөв. Гэвч удалгүй тэд агаарт галын оч болон дэлбэрэн сарнилаа. Дарга байдал үнэхээр бишцнийг ойлгов. Ийм үед тэр хачин зорчигчдтай машиныг анхаарах сөхөөж байсангүй. Тэр даруй багийнхныгаа дагуулan тусламж үзүүлэхээр дахив. Урд талд нэг явган хүн толгоогоо өргөн тэнгэр ширтэж байлаа. Жорж түүнд хурдан зай тавь гэж чангаар хашгирлаа. Гэтэл тэр явган хүний бие хідэнтэй анивчимд ясхийхэн тэр. Дараа нь тэд араараасаа хид хідэн аимшигтай хий дүрстэй таарав. Мэргэн буудагч Крис дотроо оргисон сониуч зангаа тисэж чадсангүй. Тэр гинэт алхмаа зогсов. Гараа нөгөө хүний мөрөн дээр зөөлөн тавьтал. Түүний биеч мөн адилхий хоосон мэт сарниж эхэллээ. Тэр даруй үүмэн самууны үе олон дүр зураг тархинд нь цутган орж ирэв.
Крис ингэж байгаад л агаарт ууссан мэд ор мөргүй алга боллоо. Харин энэ үед үндсэн баг сөнөөгч онгоц унсан чиглэлийг дагна. Нэгэн эзгүй зэсүүд өвс талд хурч ирэв. Хамгийн ард хоцорсон тэнд гинт бүдэрч унжээ. Босоод эртэс нөгөө жигтэй хөшөөг олж харлаа. Тэр бусад хамтрагчаа хайхыг хүсв. Гэвч эргэн тойрноо нэг сайн ажиллахад ойр хавьд аль хэдийн нэг ч хүн үлдээгүй байлаа. Тэн арга буюу зориг гарган тэмтчин урагшлав. Хөшөөнд бараг хүрхийн даваан дээр тэр нэгэн бяцхан охины хий дүрстэй таарав. Тэн гайхан чи хинбэ гэж асуулаа. Бяцхан охин хариулсангүй. Харин толгоогоо өргөн тэнгэр өөд ширтв. Тэгээд хитгэн үгийг аяархан хэллээ. Тэд ирчихлээ. Тэн охины харцыг даган дээш харуул. Тас харанхуй шөнийн тэнгэрт хар ус хуйлан буцалж байв. Энэ нь зүүдэндээ харсан төгсгөлийн өдрийн дүр зурагтай яг адилхан байлаа. Дараагийн агшинд тоо томшгүй гэрэл тэнгэрээс бууж ирэв. Тэн цөхрөн толгоогоо гудайлуулаа. Тэр эцэст нь ойлгов. Зүүдэнд нь үзэгдсэн ертөнцийн төгсгөлийн зүүнлүүд одоо биелэх гэж байлаа. Киноны хамгийн сүүлийн кадр. Тэн зүүднээсээ цочин сэрэх тэр нэг агшинд царцсан үлдэнэ. Саяын туулсан бүхэн үнэхээр зүүд байсан уу? Эсвэл сүүлийн өдөр ирэхийн өмнөх зөвнөл байсан уу гэдг нь тодорхойгүй. Үннийг хэлэхэд энэ кино нэг л учир нь олдохгүй хачин бүтээгдэжээ. Тусгай цагдаагийн гэмт хэрэгтэн мөрдөл, шашны eur бусын үзэгдэл, голограмм хий үзэгдэл харь гаригийн давталгааг хүчээр нэг саунд чихчихсэн. Эцэст нь юу ч биш хольж хутгасан эвгүй амтан шиг юм болжээ. Ач та бүхнийг энэ минаас урьдчилан холдуулж өглөө гэж бодоорой. За өнөөдрийн тайлбар ингээд өндөрлөе. Таалагдсан бол цаашид үргэлжлүүлэн дагаарай. Дараагийн дугаараар дахин уулзъя.